Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэхүү хууль мөрдөж эхлэхдээ дөнгөж 2-7 хоногийн нүүрийг үзэж байна. Энэ сэдвийг онцлож байгаагийн учир Хуульчдын цагийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар энэхүү сэдвийг онцлох болно. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид нар өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Инх Жаргал хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ хууль бол яг одоо амьдралд хөрсөнд бууж эхэлж гин гэж хүмүүс дөнгөж хэлж харж байна л да. Тэгэхээр энэ хуулийн талаар хоёлаа эхлэе. Яг энэ хууль ямар хүмүүст хамааралтай байгаа вэ? Энэ хууль нэлээд их өргөн хүрээнд зохицуулж байгаа. Өмнө нь бол 2004 онд анхны гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бий даасан хууль баталсан. Гэхдээ хохирч байгаа хүмүүс эсвэл эрсдэлтэй байгаа хүмүүсийн дийлэнх нь хуулийн хамгаалтыг авч чадахгүй гадна үлдчихдэг байсан. Яагаад тэгэхээр зөвхөн эхнэр нөхөр эсвэл нэг гэр бүл хамт амьдарч байгаа хүмүүсийг л хамгаалахаар хязгаарлагдмал заачсан байсан. Тэрийг тэлж өгсөн. Тэгэхээр яг хөө гэхээр нэг гэрт хамтран амьдраагүй ч гэсэн сэтгэл зүйн болон ураг төрлийн холбоотой байгаа. Тэгээд хүчирхийлэл дарамтанд өртөж байгаа жишээ нь гэрлэлтэд батлуулаагүй тэгсэн хэрнээ хамтран амьдарч байгаа. Эсвэл ерөөсөө нэг гэрт хамт амьдарч үзээгүй тэгсэн хэрнээ дундаасаа хүүхэдтэй. Жишээ нь хүүхдийн тэтгэмжээ мөнгийг авах гэж очил зодуулцдаг. Гэтэл холбож байгаа зүйл нь болохоор илүү сэтгэл зүйн нарийн холбоо байгаад шүү дээ. Гэх мэт ийм хүмүүсийн харилцааг бас энэ хуулийн хамгаалтанд оруулж ирсэн. Түүнээс гадна одоо жишээ нь хөдөө мал маллж байгаа энэ амжиргааны төвшин багтаа хүмүүс зарим айлд хүүхдээ малч нар явуулдаг тийм ээ. Тэгээд яг нэг гэр бүлд амьдардаг. Ураг төрлийн хамаатан садны холбоо байхгүй. Тэгсэн хэрнээ хамааралтай юм харилцаа бий болчихж байгаа. Энэ тохиолдолд бас хамгаалтанд орно. Гэрээ үйлчлэгч ч гэсэн бас хамгаалтанд орж ирэхээр нэлээд их өргөн хүрээгээр энэ асуудлыг зохицуулж байгаа. Дээрэс нь тавил хөөхдөж их ярьдаг да. Мэргэжилтнүүд ах トゥ хамаатан садны таньдаг хүмүүсийн хин нэгэнд хүүхдээ гэртэн суулгадаг. Энэ тохиолдолд дахиад л хэрвээ хүчирхийлэл дарамтанд өртөх юм бол харилцаа, амнаас эрүүл мэнд нь аюулгүй байдлын нөхцөлд ордог учраас энэ хуулийн хамгаалтанд оруулж ирж байгаа. Энэ хуулийн өмнөх хуулиас одоо онцлог давуу тал нь юу байж болох вэ? Юугаараа өөр юм бэ? За өмнөх хууль бол бусд хуульд оруулах өөрчлөлтөнд батлаагүй дангаар нь баталчихсан. Тэрнээс болоод хэрэгжүүлэх явцдаа нэлээд зөрчил гарч ирсэн. Тэгэхээр бид нар энэ өмнөх хуулийг хэрэгжүүлэх 12 жилийн турш ямар сургамж авсан бэ гэхээр хохирогч юусэн хамгаалагдчих чадахгүй. Яагаад хамгаалагдчих чадахгүй вэ гэхээр яг хэрэг үүсдэг, хэргийг шийддэг, хуульч, шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан, өмгөөлөгчдийн өдөр тутам барьдаг, хэргийг яг шийддэг, хянан шийдвэрлэдэг тэр хуулинд нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тусгайлсан зохицуултууд ерөөсөө огт байгаагүй. Тэгэхээр одоо гомдлоо гаргалаа цагдаагийн байгуул одоо чинь дуудлага өглөө. Дуудлага өглөө гэхэд цагдаагийн байгууллагын ажилтан хулгайн гэмтэрэгт төрүүлж явдаг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмтэрэгт сүлд нь очдог хандлага бас нэлээд байсан шүү дээ. Гэтэл хулгайн гэмтэрэг гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийг хооронд нь харьцуулахаар гэр бүлийн хүчирхийллийн гэмтэрэг хэрэг зөрчил бол илүү хүний аймнаас эрүүл мэндтэй шууд хамааралтай илүү ноцтой асуудал байх жишээний. Тэрийг бол одоо өөрчилж өгч юм гэсэн үг л дээ. Тэгээд хэрэг намайг зодоод байна ч гэдэг юм уу эсвэл би занл хийлэл дарамтанд байн хүртээд байна. Миний амь насанд эрсдэл учраад байна. Намайг хална гээд байна ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд хуулийн байгууллагад хамтлаа гэж үзэхэд энэ бол ерөөсөө ахуй маргаан гэж үздэг. Нөгөө эхнэр нөхөр хоёрын ч гэдэг юм уу тий эсвэл хүргэн бэр тий хадмуудын хоорондын харьцаа ч гэж үздэг юм уу. Эсвэл нөгөө ижил эрэхтэй хоёр хүмүүс иргэний маргаан мөнгө зээлдэг штэ. Энэ миний надад зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байна гэж шийддэг. Тийм иргэний маргааны хэрэгээр тэр утга захиргааны зөрчил гэж юу баг үзэгддэг. Энэ байсныг өөрчлөөд захиргааны зөрчил тэгээд гэнт хэрэг гэж болж орж ирж байгаагаар их онцлогтой л доо. Тэгэхээр одоо хүний аймнаас эрүүл мэндэд аюул учрах юм бол годамжинд үлддэг хүндэд алгадуулах нэг хэрэг, гэртээ хүнд алгадуулах нэг өөр хэрэг байсан шүү дээ. Хоёр өөр байдлаар үздэг. Тэр нь бол одоо нэг стандартаар хуулийн хамгаалтанд орж ирж байгаа гэсэн үг л дээ. Хэрвээ ер нь бол яг манай үндсэн хуулинд бол хүний аймнаас эрүүл мэндийг хууль хамгаална, шүүх хамгаална гэж үзэж байгаа хэрнээ гэр бүл тэр хэрэг гарах юм бол хэн ч хамгаалах боломж бол бас их бага байсан. Одоо бол яг бүрэн хамгаалагдах боломжтой болж орж ирж байгаараа хамгийн том өөрчлөлт өмнөх хуулиас. Дээрэс нь бас нэг өөрчлөлт нь юу вэ гэхээр жишээ нь цагдаа дуудлага өглөө.
Цагдаа дуудлагыг аваад яг юу хийх нь тэр хуулийн дээрээ тодорхой байгаагүй. Бус туйлд оруулах өөрчлөлтөнд батлагдаагүй учраас одоо бол цагдаа дуудлагыг аваад хамгийн түрүүнд очинд бус дуудлагаас нэн тэргуунд очино гэдээ бүр хуулийн дээрээ заачсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө бол ямар ч байдлаар өгч болно. Амаар хэлж болно. Мэйлээр бичиж болно. Утсаар өгч болно гэд ингээд их олон хэлбэрүүдийг заачсан. Тэгээ ямар хэлбэрээр дуудлага гомдол мэдээлэл ирснээс хамаарахгүйгээр цагдаа дуудлагыг хүлээж аваад өмнө нь бол заримд нь очтгүй байсан шүү дээ. Тэгэхээр дуудлага өгсөн л бол цагдаа заавал очих үүрэгтэй болж ирж байгаа. Тэгээд очихдоо бас нэг энийг хэлчихье. Энэ хүмүүс их сонирхоод асуугаад байгаа. Тэгэхээр өмнө нь бол яах вэ гэхээр одоо өөрийнхөө оршин суугаа газрын харьяаныхаа цагдаагийн байгууллагад ханддаг байсан. Одоо бол хамаарахгүй. Яг бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, хохирч байгаа хүмүүс ихвчлэн хүчирхийлэл үлдэж байгаа хүмүүсээ цухтаагаад дайжаад ах トゥ хамаатан садныдаа эсвэл найзындаа эсвэл өөр газар очичдаг. Тэгэхээр өөртөө хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад харьяал таргалцахгүй. Шууд одоо гомдол мэдээлэл гаргах, шууд дуудлага өгөх хэрэгтэй болчихж байгаа. Энэ бол их том хамгаалалт бас болж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл бол ихэвчлэн хаалганы цаана үйлдэгддэг. Тэр дундаад айл бүрийн хаалганы цаана ямар нэг их бага хэмжээгээр хүчирхийлэл явагдаад байна гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг таас сая бас сухсан хэллээлтэй нэг цагдаа бол төрүүлж мэдээлнэ. За иргэн бол бас байгаа газараасаа цагдаад мэдэгдэж болно гэж шүү дээ. Харьяал хамаарахгүйгээр. Тэгвэл яг энэ хуулинд энэ хүчирхийллийн талаар мэдээлэх бас илрүүлэх талаар яаж тусгаж өгсөн байгаа вэ? Одоо чинь бас энэ нөгөө хөрштэй холбоотой тийм зүйл залт байсан тийм. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бол мэдсэн хэн бүхэн хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй. Бүр үүрэг болгоод өгч байгаа. Яг тэгвэл хүүхд өөрөө өөрийгөө хамгаалах чадваргүй. Жишээ нь 4 настай охины хэрэг байгаа тийм ээ. 4 настай охиныг бол нас орсныхан дараа хөршүүд нь бол байнга уйлж идэг байсан, зоддог байсан гэж ярьсан шүү дээ. Хэрвээ тэрийг одоо энэ хууль хангалттай байсан хэрэгждэг байсан бол тэр үед шууд мэдээлчихсэн байх юм бол охин үдэд амьд байх байсан. Тэгэхээр хүүхдээ хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болцсошгүй гэж үзсэн хэн боловч заавал мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ мэдээлээгүй байх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгөөр торгохоор дагаад ингээд нөх хариуцлагын асуудал орж ирж байгаа. Түүнээс гадна заавал мэдээлэх үүрэгтэй хүмүүс гэж хуулинд бас заасан. Тэр нь бол боловсролын байгууллагын ажилтан байна. Хороонд ажилладаг хүмүүс байна. Баг хороон дээр. Яагаад ингэж хариуцлагчдад яагаад ингэж заавал мэдээлэх үүрэг эсвэл мэдээлэх асуудлыг наривчилж авч үзээд энэ гэр бүлийн хүчирхийлэл дандаа хаалттай хаалганы цаана явсаар байгаад л нэг л өдөр гинт эсвэл хүн тэмтэл очдаг эсвэл амнаас алдчихдаг. Тэгэхээр тэр хүртэл бол ерөөсөө нөгөө харагддаг. Айгүй хол цай байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ өхөл амьдрал хоёр айгүй ойрхон байдаг хэрэг учраас бас нэг энэ мэдээлэх тэр нэг зүйлийг хэлэх нь юу вэ? Хуулийн этгээд байгууллага. Жишээ нь одоо манай нэг байгууллагад эмэгтэйчүүд ажилтдаг байлаач гэдэг нь Ахмад Настан эсвэл эрэгтэй хүн ч гэсэн хүчирхийлэл бас өртөх тохиолдол байгаа л да. Тийм байлаа гэхэд манай ажилтан хүчирхийлэл төртөд байх юм байна гэдгээд цагдаагийн байгууллагад мэдээлэх эрхтэй болчихж байгаа. Гэхдээ энэ бол өөр хүлээлгээгүй. Тэгэхээр нэг цагдаагийн байгууллага холбогдох нөгөө хүмүүс баримтжуулаад явчихна л да нотлохоогоо. Өмнө нь бол нөгөө хүчирхийлэл өртснөө нотлох үүргийг хохирсон хүн төлөөлөгдөг байлаа шүү дээ. Одоо бол тэхэ болж байгаа юм. Тэрийг бол мэрэгчлэнүүд нийгмийн ажилтан бол нөхцөл байдлын үнэлгээ хийн. Тэр нь бол дүгнэлтийн хэлбэрээр бичигдэнэ. Тэгэхээр тэр нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг хуулийн байгууллага дүгнэлт гэж авч үзнэ. Дээрээс нь дуудлагаар очсон цагдаагийн ажилтан бол аюулын зэргийг үнэлчихэж байгаа. Энэ дэр яг нэг зүйлийг тодруулмаар байл да. Яг тэгэхээр би охиныгоо цэцэрлэгт аваа явж хахад нэг охиныгоо яг ингээд эцэг эхчүүднийг оллуулаа ингэж зэрэг ирдэг дээ. Тэгээ ингэж хаад нэг охиныгоо бүр ингээл чирээл явсан байхгүй. Тэгэн гута хурдан яваач гэл нөгөө пэгээр хараагаал. Тэгэн гута нөгөө охиныгоо ингээд чирсэн ч нөгөө охин унтсан чинь дахиж ингэж гут татаж босгосноо ингээд нуруур нь цохиод
энэ хүчирхийлэл мөн хүчирхийлэл гэж одоо би тэрийг харсан хүндээ бусад эцэг эхчүүд хараад хүү чи болооч гэдэг үгийг л хэлсэн. Энэ хүчирхийлэл мөн үү? Тэгээ хүчирхийлэл гэхээр тэрийг харсан хүмүүс бид нар одоо мэдээлж болох уу? Болно. Яг гэвэл хүчирхийлэл гэдэг бол яг уу гэхээр тухайн хүнийг зөвхөн нөгөө үйлдэгдсэн байхыг энэ хуулийн дээр хүчирхийлэл гэж үзээгүй. Үйлдэгдэх магадлалтай ерхэд тухайн хүний аймнаас эрүүл мэнд эсвэл нөгөө аюулгүй байдалд эрсдэл учрах магадлалтай нөхцөл байдал үүсэх юм бол хүчирхийлэл гэж үзнэ гэд. Тэгэхээр энэ мэдээлжсэн байгаа тохиолдолд бол шууд баривчлаад шууд хорих арга хэмжээ авахгүй. Одоо яг саяхан шиг таны асуусан шиг тохиолдолд бол үйлчлэгээ үзүүлж байна. Гэр бүл эцэг эхийн бодовсрал олгох тийм ээ. Эсвэл нөгөө сэтгэл зүйн үйлчлэгээ 8 төрлийн үйлчлэгийг энэ хуулийн зааж өгсөн. Тэгээ энэ 8 төрлийн үйлчлэгийг бол үн төлбөрөөр үзүүлнэ гэж заасан. Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал, нийгмийн ажлын үйлчлэгээ, хүүхд хамгааллын үйлчлэгээ, хуулийн үйлчлэгээ, хамгаалах байрны үйлчлэгээ эдгээр гэх мэт олон янзын үйлчлэгээ эхлээд үйлчлэгээ. Хуульчдын цаг нэвтрүүлэг үзэж та бүхэнд хүрч байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань Няман гараг бүрийн 18 цагаас үзэж та бүхэнд хүрэх байгаа. Яг одоогийн сэдвэр бол гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гэсэн энэхүү сэдвийг бид та бүхэндээ мэдээлэл өгч байна. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйл байгаа. Нэвтрүүлэгт одоо иргэд маань сошиалар за мөн уцаар бидэнд хандаад эхний дугаар хүрсэн цагаас эхлээ асуулт аялал хийж байна л да. Тэгэхээр энд бас нэвтрүүлэгт маань оролцохоор надаас гадна бас нэг зочин ирсэн байгаа. Яагаад гэвэл энэ хүн маань яг өөрт нэг асуудал тулгарсан байгаа. Тэр хүн хаана хандгаа мэдгүй хинээс зөвлөгөө авахгүй байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт хандсан юм байна л да. Би тэр нэг хуульчдын мэрэгжлийн хүмүүсээс бас зөвлөгөө авч болно гэж энд хэлсэн. Тэгэхээр дахин хэлье. Тэгэхээр энэ иргэнийг одоо та яг одоо газар дээр нь шууд зөвлөгөө өгөх боломж байна уу? Тэгээ. Би бол 2 хүүхэдтэй. Тэгээ нөхөртөө бол гэрэлтэй батлуулаагүй. За тэгээд одоо хүүхдүүдэд итгэвч ч юм уу нөхөө болгохын асуудал дээр авах гэхлээр одоо нөгөө гэрэлтэй батлуулгын учраас энэ дээр асуудал үүсээд байгаа. Тэгэхээр одоо би ямар одоо зүйл хийх вэ? Энэ талаар тусламж бас хэрэгтэй байгаа. Тэгээ энэ туслаач хийгээд тэгээд дээрэс нь юу гэхлээр нөхөртөө бол маш их зодтолдог байсан. Тэгээд тэр маань надад маш хэцүү одоо байсан. Тэгээд юу гэхлээр одоо тэрийг зодуулж байсан нотлох гэхээр миний бид одоо үүсэн шарах сойр бүдгэрсэн нэгдүгээр одоо алга болсон учраас одоо тэрийг яаж нотлох вэ те. Тэгээ энэ дээр хуулийн одоо арга хэмжээ ямар арга хэмжээ гэдэг юм болоо. Тэгээ энэ дээр одоо тусламж үүсгэх гэж ирсэн байна. Энэ таны нөгөө нэг ярьж байгаа асуудал гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, иргэний хууль аль нь ингээд олон хуулиудын дээр зохицуулагдах асуудал байна л да. Тэгэхээр гэрлэлтэд батлуулаагүй байсан ч гэсэн та хүүхдтэй тэтгэлэг авах хэрэг бол нээлттэй. Хүүхдээ хинээр өгүүлсэн. Тэгэхээр тэтгэлэг авахд ямар нэгэн асуудал бол гарахгүй. Тэтгэлэг ер нь бол яг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар орж ирж байгаа нэг шинэ өөрчлөлт нь юу вэ гэхээр та хоёр тусдаа амьдарч штэ. Тэгэхээр хоёр тусдаа амьдарч байгаа ч гэсэн дээрэс нь гэрлэлтэд батлуулаагүй байгаа ч гэсэн гэр бүлийн энэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар та хамгаалагдах боломжтой болчихж байгаа. Яг тань шиг их олон эмэгтэйчүүд хүүхдийнхаа тэтгэлгийг авах гэж хөөцөлдөөд эсвэл нөгөө амжиргаандаа хүүхдэд бол зөндөө их олон асуудал гарч ирж байгаа шүү дээ. Өвдөхөөс эхлээл тэр болгонд зардал хэрэгтэй болно. Тэгэхээр нөгөө зардал дээр нэмэрлэж хуваалцаач гэж хүснийхаа төлөө зодуулдаг, дарамтанд ордог явдал бол их байгаа. Тэгэхээр амьдралын энэ нөгөө гарч байгаа нөхцөлийг хамгаалах үүднээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд батлуулаагүй байсан ч энэ хуулийн хамгаалтанд орно. Хамт амьдраагүй байсан ч гэсэн дундаасаа салсан ч гэсэн дундаасаа хүүхэдтэй бол энэ хуулиар хамгаалагдах бүрэн боломжтой болчихж байгаа. Тэгэхээр одоо мэдээж яах вэ гэхээр өмнө та зодуулдаг байсан нотлогоо байхгүй байх гэдэг чинь шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр та юун дээр хорооныхоо нийгмийн ажилтнанд хандаад нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж болно. Тэр нөхцөл байдлын үнэлгээгээр бол хамгийн сүүлийн үйлдэлийг нь нотлохгүй. Өмнө нөгөө урт удаан хугацаанд хамтран амьдарч явах үедээ ямар харилцаатай байсан тэрийг бас нөгөө нотлогоо бодлогож нөхцөл байдлыг үнэлж дүгнэлт гаргана. Тэгээ тэр дүгнэлт нь бол хуулийн байгууллагад бас нотлох баримтын төвшөнд үнэлэгдэх боломжтой болж ирж байгаа. Бас та өөрөө нөгөө нэг одоо хүчирхийлэл дарамтанд байсныг чинь мэдээж шарах байхгүй, сорив байхгүй, тэр нь бүдгэрч гэсэн дээрэс нь шүүх хэмлэх тухайн үедээ хандаагүй, цагдаагийн байгууллагад огт мэдэгдэж байгаагүй тийм ээ. Ийм нөхцөл та
энэ хүчрэл дарамтанд өртсөний чинь гэрчлэх хүн байх юм бол тэр нийгмийн ажилтнтай хандаад гэрчлүүлж бас болно. Тэгэхээр нийгмийн ажилт нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ энийг бас нөхцөл байдлын үнэлгээнд дээрээ тусгах боломжтой болж ирсэн. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? За энэ нь бол нөгөө өмнөх хуулиасаа хуулинд одоо заагаад оногдуулж ирсэн ял шийтгэлээ тийм хариуцлагаас өөр юугаараа онцлогтой болсон байгаа юм? Тийм өмнө нь бол тусдаа амьдрахыг даалгах шийдвэр гаргадаг. Тэр нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр тусгаагүй байсан учраас шүүхийн шийдвэр бол цаас болоод хувирчдаг байсан л та хэрэгждэг. Одоо бол 3 төвшөнд авч үзэж байгаа юм. Эхлээд бол яг хэр нэг эрсдлийн төвшин бага байх юм бол ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй өдр байх юм бол эхлэлийн шатанд бол үйлчлэгээ үзүүлнэ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ер нь гар хүрсэн л бол одоо яг хүмүүсэл зодохыг гар хүрэх гэж ярьдаг шүү дээ. Гар хүрсэн л бол эсвэл айлгсан, сүрдүүлсэн, замд хийлсэн зарим нь болохоор яг хэр тогшлоо эвддэг, шатаадаг янз янзын л одоо үйлдэлүүд гардаг шүү дээ. Айлгаж өөрийнхөө иргэшэл дарамттай оруулахын тулд тийм тохиолдолд бол яг гэхээр зөрчилж үзэж байгаа. Захиргааны хариуцлагын хуулиар энэ тохиолдолд бол баривчлна, шууд баривчлна. Баривчлахтаа 7-30 хоногийн хугацаагаар баривчлна. Тэгэхээр бол яг заавал нөгөө гэмтэл бэртэл учирсан байхыг шаардахгүй. Байнга үлдэгдээд байнга гэдэг чинь 3 ба түүнээс дээш. Гэхдээ 2 зодчихсан юм байна. Одоо 3 дахь удаа хүлээе гэдээ явахгүй. Үнэхээр нэг удаа хүчрхийлэл үлдчихсэн. Тэр 8-наас эрүүл мэндэд ноцтой аюул занал учрахаар байх юм бол шууд бас гэмтэрэг гэж үзэх. Хохирлынх нь хэмжээ, аюулынх нь зэрэгээс хамаарат гэмтэрэг гэж үзэх зохицуулт бас байгаа. Эсвэл харгас хэрэгцгээ хандсан, тарчлаасан, одоо чинь Хөвсгөл аймагт нэлийн олон жилийн өмнө гарч ирсэн ус ерөөсөө өгөхгүй, хоол ерөөсөө өгөхгүй. Тэргээл их олон янзын нөгөө нэг хэрэгүүд гардаг л да. Иймэрхүү тохиолдолд бол шууд гэмтэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгэрийг бол багцлаад аваад үзэх юм бол 8-наас эрүүл мэндэд нь ноцтой аюул занал тулгархаар байгаа. Байнга давтагдаад амьдралынх нь хэвшил болчихсон. Ийм нөгөө тохиолдолд бол гэмтэрэг гэж үзнэ. Гэмтэрэг гэж үзэхдээ бол 3 янзын шаталсан хариуцлага хүлээлгэнэ. Эхнийх нь бол 3 сар хүртэл баривчлах арга хэмжээ авна. Дараагийнх нь бол хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг, жирэмсэн хүний эсрэг, биеэ хамгаалж чадахгүй байгаа хүний эсрэг, хүүхдийн эсрэг эсвэл асрамж халамжийн байгууллагын ажилтан үйлдэх юм бол 6 сар хүртэл хугацаагаар 20 гэж байгаа. Тэгээд 3 дахь шатанд бол нэлээд одоо хүнд гэмтэл учруулахаар шинжтэй байх юм бол 2 жил хүртэл хугацаагаар гээд ингээд нөгөө нэг үйлдсэн хэргийнх нь хор уршиг аюул зэргийнх нь шалтгаан юунаас зэргээс нь болоод хариуцлага бол шаталсан байгаа. Гэхдээ хүмүүс ингэж хэлээд байгаа юм. Шууд л барьж аваад шоронд хийчих юм байна. Шууд л барьж аваад торчих юм байна гэд. Гэтэл энэ чинь нөгөө зөвөр нэг годомжинд явж байгаа хүн айлд очингуудаа шууд барьж аваачаад шоронд хийчих биш шүү дээ. Хуулийн байгууллага тэр хүний чинь шатанд нь нотлно. Жишээ нь цагдаагийн ажилтнанд дуудлагаар очиод аюулын зэргийн үнэлгээ хийдэг болчихж байгаа. Өмнө нь бол тэгдэг байсан. Тэгэхээр зодуулж байгаа хүн бол хизээч гэсэн байж байгаараа би зураг аваадах юм. Би нэг нотлогоогоо бүрдүүлээд хийх цаг байхгүй шүү дээ. Уцаа аваачаал шууд шийдэн тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол яг тэр уйлсан, дуулсан эсвэл нөгөө нэг хүчрхийлэл үлдгэсэн халуун цаг дээр очиж байгаа цагдаагийн ажилтан аюулын зэргийг шууд үнэлнэ. Энэ хүн аюулынхын зэрэг амнасаа алдах эрсдэл нь өндөр байна уу, бага байна уу, дунд байна уу? Тэр нь хуулийн байгууллагын бүх шатанд нотлох баримт болно. Тэгэхээр сая энэ сэний эмэгтэй жишээ юм л да тийм. Тэгэхээр нөхдөө зодолдог болсон. Тэгэхээр уул мөр байхгүй гэж үнэхээр ийм эмэгтэйчүүд маш их байгаа л да. Тэгэхээр өмнө нь бол зодолдог байсан. Тэрийг нуун дарагдуулсаар гал ингэжсэн тийм. Тэгэхээр энэ бол гэмт хэрэг гэж үзгөө, зөрчил гэж үзгөө. За нөгөө талаасаа бас нэгэн иргэн байгаа. Энэ иргэн нөгөө л энэ гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлэгдэх үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал юм байна л да. Тэгэхээр энэ иргэнд бас хоёлаа зөвлөгөө өгөөч гэж би танаас хүсмээр байна. Ер нь бол яг нөө заавал бэрцэн гинцэн няцарсан хохирсон байхыг шаардлагатай болж байгаа. Ерөөсөө л халтсан л бол зодсон л бол тийм ээ зөрчил гэж үзнэ. Тэгэхгүй бол нөө сонгон хайрхан дөрөвт хэдэн жилийн өмнө бас нэг хэрэг гарч ирсэн. Тэр нь цагдаагийн ажилтнанд очиод намайг энэ манай нөхөр ална гэдэг байна гэж хэлэхэд чамд нөө хохирсон бицэрсэн юм юу байгаа юм утлаа хэлж байгаа гэдэг тэр хүн чинь өөрөө мэдрээд нь шүү дээ тэр аюул занлыг. Тэгээ хэдэн цагийн дараа амнасаа алдчихсан. Тэр нь юу гэхээр тий занл хийлж байгаад
Тэгтээ тэргүй би чамайг түлхэн чи одоо түлхэхгүй чи өөрөө өвсөр гэж аваад нөгөө амиа орлох тэр нөгөө үйлдэл хийлгэчихсэн. Тэгэхээр энэ нөгөө юм нь болохоор нөгөө гэр бүлийн хүчирхэл гэдэг чинь хохирол бяцрал таваагүй байсан ч гэсэн амь насаа алдах эрсдэл их өндөр байдаг хэрэг учраас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг. Сайн байна. Тэний юм зүм төр. Тэгэхээр манай гэр бүл нэг асуудал үүсээд байна л та. Би гэртээ дүүнэртэйгээ дээжтэйгээ хойд автгаан танирдаг юм л та. Тэг манай аав хойд аав маань уул нэг зөв хүн гэж боддог. Их сайхан аштай хүн байдаг л та. Тэг ингээд арх ус үедээ ингээд гэр бүлдээ ингээд асуудал тариад ингээд бид нар жоохон төвөгдаад гэх юм ингээд гэр бүлийнхээ халамжлал урамсгал үгүй гэдэг юм л та. Тэг арх ус үедээ ингээд ээжиг маамд ингээд зодож дарамтлаад агсан сутуу тавиад Байнга уудгүй. ер нь бол байнга биш л дээ. Эрүүлүүд бол нэг сайхан аштай их сайн хүн байдаг байхгүй. Тэгээд би одоо айлын том хөвгтөд болооч тэр ингээд тэрэн жоохон санаа зовоод ингээд харж агаад хэд одоо эрүүлжүүлэх одоо ингээд цагдаад удаад өгчихсөн. Тэгээд тэр болохоор зүгээр л нэг тухайн үеийнхэн өвчлөгийг одоо ингээд зогсоод тэр хүнийг бол ингээд эрүүлжүүлэхэд оруулангууд нэг хоноод л ингээд эрүүл усын дараа гаргацдаг. Тэгээд намайг ингээд одоо дараа ингээд тэр хүний ингээд эрүүлжүүлэхэд өгсөн. Тэгээд бас миний хойдаа болооч тэгдэг юм уу. Одоо ингээд сүүл үе надад маш их дургу болчихсон. Тэгээ натаа хүртэл ингээд жоох төмөндөө олчлоо. Нэг хоноод амар тайван биш. Нэг мөр одоо жоох илүү удаан хугацаанд бид ингээд тусдан байлгах юм. Тэгж асуудлыг шийдвэрлэж болох болов уу? Тийм сая 2 сарын 1-ээс хэрэгжиж байгаа гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар яг нөгөө таны хүсэж байгаа та бол удаан хугацаар энэ хугацааны хамгаалалт хүсэж байна шүү дээ. Тэр хамгаалтыг бол энэ хуулийн дээр тусгаж өгсөн байгаа. Өмнө нь бол ер нь таны ярьж байгаа шиг ийм их олон хүмүүс энэ асуудлыг гаргадаг л да. Эрүүлжүүлэхэд тэгээд эрүүлжүүлэхэд өгснийхөө төлөө эрүүлжүүлэх нь мөнгө төлж байгаа үстэй. Тэгээд эргээд нөгөө давхар хохирчдаг. Тэгэхээр энэ нөгөө давхар хохирлыг арилгахын тулд ер нь ямар ч торгох арга хэмжээг бол энэ гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хуулинд бол байхгүй болгосон. Та одоо цагдаагийн байгууллагад дуудлага өглөө гэхэд эргээд мөнгө төлөх гэдэг асуудал байхгүй. Бас нэг зүйл нь юу вэ гэхээр эрүүлжүүлээд л маргааш нь буцаага судалцдгийг бол байхгүй болгож байна л да. Юу вэ гэхээр шууд 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлана. Баривчлах үедээ хамгийн их хүсэж байгаа зүйл нь бол эрүүлдээ зүгээр байдаг гэж байна шүү дээ. Архи ухаараа зам нь өөрчлөгдчихдөг гэдэг. Тэгэхээр тэр зам үйлдэл нөлөөлөх нөлөөллийн албатан сургалт гэдэг тэр нөлөөллийн арга хэмжээ бас энэ хуулийн дээр орж ирж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагад хамгийн хавар байгаа цагдаагийн байгууллагад хандаад гомдол хүсэлтээ гаргачих юм бол 7-оос 30 хоногийн хугацаанд баривчлагдаж байх хугацаанд зан үйлд яг их хүн одоо хэдийн ухаантай ч гэсэн хэлхээс нааш самдгүй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн байгаа тэр нөгөө арга барил харьцаж байгаа харилцаагаа хэвэн гэж одоо хойд авчин бодоод яваад иж магадгүй. Тэгэхээр энэ байгаа байдал чинь ийм одоо эрсдлийг бусад хүмүүстэй учруулж байна. Хэрвээ энэ зан үйлээ байдлаа үйлдэлээ зогсоохгүй бол дараагийн шатанд гэмт хэрэг болно. Тэгээд илүү 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял хүлээж байгаа шүү гэдгийг ойлгуулна. Гэхдээ ганцхан нөгөө нэг айлгалт ялаар далаадахгүйгээр тэр хүнийг өөрчлөгдөх сэтлийг төрүүлэхэд энэ нөгөө зан үйлд нөлөөлөх сургалт нөлөөллийн арга хэмжээ бас зориулагдахаар хуулийн дээр сая тусчихсан хэрэгжиж эхэлж байгаа. Бас нэг зүйл нь юу вэ гэхээр та айц дарамтын тухай ярьлаа шүү дээ. Ер нь бол ихэвчлэн баривчлуулсан тохиолдолд ч гэсэн эрүүлжүүлэхэд хандсан ч гэсэн дандаа дараа нь гарч ирээд хуулийн байгууллагад хэлдэг ямар одоо том хүмүүс вэ гэж хэлж байгаа үстэй тийм ээ. Ер нь бол яг ихэвчлэн гэр бүлийн хүчирхэл үлдэж байгаа хүмүүсийн нийтлэг хэлдэг үг л дээ. Тэгэхээр энэ байдлыг нөгөө зогсоохын тулд захиргааны зөрчилж байсан ялгаа байхгүй, гэмт хэрэгжсэн ялгаа байхгүй мэдээлэл өгсөн эсвэл шалгагдж байгаа тэр нөгөө хүмүүсийн арга гэрээг хамгаалах зорилгоор цагдаагийн ажилтан, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар албатлагын арга хэмжээ гэж аваар болж ирж байгаа. Заавал шүүхийн шатанд очиж хэрэг шийдвэрлэхдгийг хүлээхгүй хэрэгээ шалгаж явах явцдаа албатлагын арга хэмжээ авна. Тэр албатлагын арга хэмжээ нь юу вэ гэхээр та хэрвээ айгаад байх юм бол тантай харилцахыг хориглож байгаа. Шүүхийн шийдвэрээр. Эсвэл тодорхой нөгөө нэг хугацаагаар хол байхыг нөгөө хүндэд даалгах чинь. Заавал нөгөө эрүүлжүүлэхэд
орохгүйгээр, заавал баримтлагдахгүйгээр, заавал ял авахыг хүлээхгүйгээр хэрэг шалгагдчих ах үедээ танаа гэрүүлээ эсвэл нөгөө хойд эцгийн чинь хооронд нь харилцуулахгүй байх, хооронд нь хол байх арга хэмжээг шүүхийн шийдвэрээр авна гэсэн үг. Ер нь өмнө нь бас та нэлийн хэдийн удаа дуудлага өгснийхаа дараа дарамтанд орж исэн гэсэн чинь гомдлоо ер нь буцааж үтсэн үү цагдаагийн байгууллагад хандаад. Тэгээ тань шиг ийм асуудалтай улсууд бас цагдаагийн байгууллагад хандчаад айсантай гомдлоо буцаагаад авчдаг. Ер нь хуулийн байгууллагад хандсан тохиолдолд эрх дарамт 2 дахин өсчдөг. Тэгэхээр энэ нөгөө байдлаас хамгаалахын тулд энэ албалагын арга хэмжээ гэдэг хамгаалтын арга хэрэгслүүд орж ирж байгаа. Тэгэхээр саяны жишээнд хоёулаа ярилцъя л да. Тэгэхээр яг энэ хүүгийн ярьж байгаагаар те дахиад нөгөө нэг асуудал нь давтагдахгүй. Надад дахиад дарамт ирэх вэ? Чи намайг цагдаад өгдөг юм бэ гэл ингээл дарамт ирнэ гэж бас айцтай байгаад шүү дээ. Тэгэхээр яг энэ хохирогчийг хамгаалах талаар энэ ганцаарчсан ч гэдэг юм уу яг ийм хуулийн зохицуулалт энэ хоёуланд байгаа юу? Хохирогч бол энэ зөвхөн гин гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх тухай хуулиар хамгаалагдахаас гадна гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар давхар хамгаалагдах болж ирж байгаа. Яг л гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг гэж хуульчлагдсан цагаас хойш өмнө нь бол нөгөө гэмт хэрэг биш иргэний маргаан эсвэл нөгөө хүмүүсийн хоорондын зөрчил харилцааны зөрчилж үздэг байгаа тохиолдолд энэ гэрч хохирогчийг хамгаалах хуулиар хамгаалагдаж чадахгүй байсан. Энэ үр аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ, сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээгээд бүр ингээд наривчилсан хамгаалтууд байж байгаа. Тэгэхээр энэ хамгаалтанд давхар орчин. Тэгэхээр одоо ер нь гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль 2 сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээс хойш хохирогч бүрэн хамгаалтанд орох боломжтой. Цагдаагийн байгууллага сая гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тусгай нэгж байгууллаа. Нэгж одоо нэг албан ёсоор байгууллаа шүү дээ. Өмнө нь бол хүүхдийн эсрэг хүчирхийллээс хамгаалах гэдэг өөр нэг шинэ давхар ингээд чиг өргөдтэй байдаг байсан бол бүр тусгаалж. Тэгэхээр хамгаалтын арга хэмжээ бол газар дээрээ шууд очих боломжтой болчихж байна. Баярлалаа. Сүүлийн асуулт. Энэ бол цагдаад яг мэдэгднэ гэж шийдээ харьяалал дүүрэг харгалцахгүйгээр за тэгвэл цагдаагүй газар яах вэ? За магадгүй одоо нөгөө орон нутагт те бидний мэдэхгүй нөгөө сум баг дүүрэгт гэл маш олон цагдаагүй газар байж гэж бод нөгөө малчны хотгонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл энэ тохиолдолд яах вэ? Сум багийн засаг даргад хамтна. Тэгэд энэ гомдол мэдээллийг авсан сум багийн засаг дарга эхний ээлжинд тохирогчийг хамгаалах арга хэмжээ авна. Тэгэхээр мэдээж хаана хамгаалах вэ гэхээр боломжтой төрөл садныхан хамгаалтанд өгдөг ч гэдэм үү, өдөл өөр аюулгүй газар хүрэгдэг ч байд юм уу, тийм ээ. Тэгээд тэр хүчирхийлэл үлдчихэж байгаа хүнээс холбогдох гэрчүүдээс асуулт асуугаад, нөхцөл байдлыг тодруулах асуулт асуугаад тэрийгээ нөгөө тэмдэглэл хөтлөж баримтжуулаад тэгээд цагдаагийн байгууллагад цагдаагийн ажилтнанд эсхийн төлөөлөгч гэсэн үг шүү дээ. Суманд бол өгнө гэсэн үг. Тэгээд цаашаа эсхийн төлөөлөгч зөрчил байх юм бол зөрчлийн дагуу арга хэмжээ аваад гэмт хэрэг байх юм бол эрүүг хэрэг үүсгэж явчихна. Тэгэхээр энэ мэдээж өргөн орон нутаг төвсгэртэй зөвхөн цагдаагийн ажилтан ерөөсөө байхгүй газраас гадна одоо суманд бол цагдаагийн ажилтан хүрэлцэхгүй байж магадгүй шүү дээ. Тэр тохиолдолд ч гэсэн багийн засаг дарга, сумын засаг дарга шууд хандах боломжтой. За баярлалаа танд. За баярлалаа. Хуульчдын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэж та бүхэнд хүрлээ. Тэгэхээр 7 хоног бүрийн ням гарагт 18 цагаас үзэж та бүхэн хүн нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. За манай өнөөдрийн зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Их Жаргал оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа. Хэрвээ та болон таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол ням гарагийн 18 цагт ETV телевиз дээр суугаад харуулаарай. Хуульчдын цаг нэвтрүүлэг таны асуултанд хариулт өгөх болно.